Сургалтын байгууллагад нэвтрэх үйл ажиллагаа. Танхимын сургалтад суралцагч сайн дурын үндсээр хамрагдана. Сургалтын байгууллага суралцагч бүрд QR код бүхий сурагчийн үнэмлэхийг сургалтын менежер системээс хэвлэж олгоно. Хүүхэд холбоо хүсэл батлагдсан бол эцэг эхийн системээс суралцагчийн үнэмлэхийг хэвлэх, татаж авах боломжтой. Суралцагчийг сургууль дээр ирэхэд тандалтын баг халууныг нь хэмжиж, суралцагчийн үнэмлэхийн QR кодыг боловсролын салбарын мэдээллийн системээр бүртгэж нэвтрүүлнэ. Шин тэмдэг илэрсэн суралцагчийг тусгаарлах өрөөнд тусгаарлан эрүүл мэндийн асуумжийг системд бөглөнө. Халуун хэмжээлт асуумжаар эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд суралцагчийг шинж тэмдгээс хамаарч гэрт нь буцаах, асран хамгаалагчид мэдэгдэх, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх зэрэг арга хэмжээ авна. Хяналт удирдлага. Сургалтын байгууллага нь суралцагчийн хичээлийн хэлбэрийг эцэг эх асран хамгаалагчтай зөвшөөрсөн шийдвэрлэнэ. Эцэг эх асран хамгаалагчид суралцагчийн хичээлийн хэлбэрээс үл шалтгаалan эрүүл мэндийн байдлыг парент эцэг эхийн системээр дамжуулан тогтмол мэдээлэх үүрэгтэй. Эцэг эхийн системийг хэрхэн ашиглах вэ? Системд бүртгүүлэх. Эцэг эх асран хамгаалагчид Parent цэг эдүү цэгийн вебсайт болон SES мобайл аппликейшны эцэг эхийн модулийн тусламжтай системд нэвтрэн орж шинэ хэрэглэгчээр бүртгүүлж хувийн мэдээлэлээ баталгаажуулна. Хүүхэд холбоох хүсэлт илгээх. Эцэг эхийн системд нэвтрэн орж хувийн мэдээлэлээ баталгаажуулсны дараа хүүхэд холбоох хүсэлт хэсэгт суралцагчийн регистрийн дугаарыг оруулах, эсвэл сурагчийн цахим үнэмлэхний QR кодыг уншуулан анги удирдсан багшид хүсэлт илгээнэ. Анги удирдсан багш хүсэлтийг баталгаажуулах. Эцэг эх асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийг анги удирдсан багш шийдвэрлэх бөгөөд тухайн хүүхдийн асран хамгаалагч мөн эсэхийг магадлалсны дараа баталгаажуулах, эсвэл татгалзах үйлдэл хийнэ. Суралцагчийн мэдээлэл хүлээн авах. Хүүхэд холбох хүсэл батлагдсан суралцагчийн эцэг эх асран хамгаалагч. Сургалтын байгууллагын мэдээлэл, суралцагчийн өдрийн эрт, хичээлийн хуваар, гэрийн даалгавар, сурлагын амжилт, хүмүүжил төлөвшил, шалгалтын дүн, хичээлийн үнэлгээний талаарх мэдээллийг тогтмол авахаас гадна анги удирдсан багшаас чөлөө хүсэх боломжтой. Санамж. Суралцагчийг сургууль цэцэрлэгт илгээхийн өмнө эцэг эх асран хамгаалагчид COVID-19 шинж тэмдэг ажиглагдж байгаа эсхийг хянах бөгөөд илэрч байна гэж үзвэл суралцагчийг сургууль цэцэрлэгт явуулалгүй. Эцэг эхийн системийн тусламжтай анги удирдсан багшид чөлөөний хүсэлт илгээнэ.